Мэдрэмтгий дэлгэцийн тусламжтайгаар үйлчлүүлэгч нь захиалдаг 40 өрөөтэй дээд зэрэглэлийн хай метик зочд буудал Франц улсад нэгджээ. Уг зочид буудал нь бүрэн автомат бөгөөд зочид тон системээр өөртөө үйлчилдэг байна. Зочид буудлын өрөөний захиалгыг интернетээр өгдгөөс гадна нисэх онгоц галт тэрэгний буудал байдагтай адил мэдрэмтгий дэлгэцээр зочид буудалд бууснаа бүртгүүлдэг гинэ. Өөрөөр хэлбэл үүдний хүлээн авч байдгүй гэсэн үг. Гэхдээ угаагч болон тооч зэрэг үйлчилгээний ажилтнууд ажлын байран дээрээ хിവэр байдаг. Энэ зочид буудал нь Парисын аялал жуулчлалын дүүрэгт оршдог бөгөөд хажуухан талд нь Луврын музей, Парисын их тангины сүм байдаг. Тус буудалд нэг хоноход 130 орчим евро төлөх юм байна. Зочид буудалд буухтай гэрэл зураг бүхий, биеийн байцаалт болон урьдчилан тооцоолоогүй зардал гарч болзошгүй тохиолдолд барьцаа болох зээлийн карт болон бэлэн мөнгөтэй байх ёстой байна. Мөн гадаадын хэд хэдэн хэлээр ярьдаг үйлчлүүлэгчид өнгөө сонинтой үүдний амар хүрээ болон цахилгаан шат зэрэг нь буудлын нэмэлт үйлчилгээнд багтдаг юм байна.